За сайн байцгаана уу? Эрхэм хүндэт үзэгчдээ. За та бүгдд энэ өдрийн мэндийг айлтгая. За манай өнөөдрийн зочноор эрхэм хүндэт цогт эрдэнэ. Цог эрдэнэ. Цог эрдэнэ. За ингээд та өөрийгөө нэг танилцуулахгүй юу бидэнд? За тэглэв яах вэ? За намайг цог эрдэнэ гэдэг. За Монголд болохоор Монгол Улсын их сургуульд програм хангамжийн инженерээр 2007 онд төгссөн. За 2008 он 9 онд програм хангамжийн инженер бас хиймэл оюуханаар Монголд төгссөн. За 2011 онд 12 онд Японы Тохоку их сургууль Изаны нэрмж Тохоку их сургуулийг 12 онд төгссөн. За тэгээд тэндээ төгсөөд Японд ажиллаж байгаад ирсэн юм байна. За Монгол Улсын их сургуулийн ямар мэргэжлэр төгсөв? Тийм програм хангамжийн инженер мөн одоо хиймэл оюуханы одоо сэдвэр бас магистрийн зэрэг хамгаалсан байна. Artificial Intelligence. За энэ одоо ер нь маш одоо дэлхийд дахинд одоо шуураа дагаал зүйл шүү дээ. Хиймэл оюун гэдэг чинь. За Тохогийн их сургуульд. Тийм Тохогийн их сургуульд бол одоо математик модель бол нэлээд судалсан. За тэндээ бас нөгөө одоо биоинженеринг талын судалгаанууд нэлээд хийсэн. За хиймэл оюуханы бас судалгаа нэлээд хийж чад ирсэн байгаа. За тэгэхээр өөрийн чинь энэ Тохогийн их сургууль шүү дээ. Японы одоо их наран улсын. За энэ сургуульд хэдэн хүн ордог? Хэдвэр ирэмблэгддэг вэ дэлхийд? Японд мэдээж зэрэг хэдвэр ирэмблэгддэг үү? Дэлхийд хэдээр ирэмблэгддэг вэ? За Японд одоо эзэн хааны нэрмж 7 сургууль байдаг. За энэ болохоор Токиогийн их сургууль, Киотогийн их сургууль гэж яваад Тайваны их сургууль. Тухайд бол нөгөө Тайван Япон эзэмшил Тайван болон нөгөө юу лээ? Солонгос байсан. Сүүлийн их сургуулийн орчдөг. Тэгээ манай Тохоку их сургууль маань болохоор эхнээсээ 3-т эзэн хааны нэрмж сургууль болж анх үүсгэн байгуулагдсан. За тэгээд Японд болохоор ранкаараа 4-т орчоо. За дэлхийд бол IT-ийн манай салбарт бол одоо тухайн үед 73 жил ордог байсан сургууль байгаа гэсэн. Их дээгүүр ранклагдчих. За мөн болохоор одоо аюул бол алдартай хүмүүс бас төгсөж исэн. Одоо Wi-Fi гэж одоо бидний ашиглаж байгаа Wi-Fi-г бас охин бүтээсэнд өгсөн байдаг. Тэгээд одоо маш олон одоо эрдэмшлийн өгүүлэлүүдийг бас одоо тогтмол гаргаж идэг том сургууль байж байгаа. За энэ сургууль руу элсэн ороход хэр хэцүү вэ? Тий одоо маш хэцүү л гэж бодож байна л да. Маш хэцүү гэж бодож байна. Яг тэгэхээр маш их олон японочууд одоо хүсэлт гаргадаг. Тэндээс зөвхөн үед японочдыг авч байгаа. За намайг орох үед бол яг уу гэхээр одоо Азийн одоо хөтөлбөр гэж байсан. Азийн шилдэг инженеруудын хөтөлбөр гэдэг Японы засгийн газраас зарлаад тэгээд эндээс одоо 4 оюутныг шалгаруулж авсан байгаа. Бүгд Аз даяар гэсэн үг. Аз даяар. Энэ ч өстой дэлхийн хамгийн том төв шүү дээ. Тийм. Маш олон хүн амтай. Тийм. Тэгээд тэндээс болохоор 4 оюутанд болохоор одоо нэг хятад оюутан, хятад инженер. Нэг Америк гэхдээ Азаас ч гэсэн нэг Америк орсон. Нэг Америк юм байна шүү дээ. Нэг Тайланд. Тэгээд нэг Монгол Азар би өөр шалгарч чадсан байгаа. Азар ороо толгоогоор ор. Азар л авах гэж бодож байна. Чам шиг хүн Азар орохгүй. Тохокугийн их сургуульд Азар орохгүй. Ер нь бол чадлаараа л зүтгэж ингэж орсон. Тэр энэ нийт хэдэн оюутнууд одоо ингээд конкурс гэдэг юм одоо биднээс үед конкурс гэдэг юм. Тухайн үед одоо ээш байхгүй. Одоохор бол ээш. Ингэж өсөлдөж явахад л ерөөсө 4-ийг авсан юм биш үү? Тийм гэсэн үг. Тэр хэдэн оюутан өсөлдсөн гинэ? Тийм анх би яг тоог нэрээ санахгүй байна. 10-аас дээш мянган одоо милийн CC гэж үздэн штэ. Асар их олон оюутнууд байсан. Тэгээд багасаад ингээ багасж явсаар байгаа тий. Одоо шилэгдээ тунаад шилэгдээ шигшигдээд 4-5 удаагийн тийм шалгалт болсон л да. Тэгээд эндээс шалгалт болгон дээр ингээ багасаар байгаад 1000 хүн болоод 500 хүн болоод 100 хүн болоод хамгийн сүүлд 8 хүн болоод тэгээ 8 хүн дээр бол бүгднтэй бүр тодорхой ярилцлага авсан л да. Тэр ярилцлаганд бас яг мэргэжил болон хийсэн ажлууд таалагдсан болоо гэж бодож байна. За. Тэгэхээр энэ том сургуульд 1000 дээш оюутнууд өрсөлдөж явахад 4 оюутан авах тэр 4-т багтаж орж ирж байгаа гэдэг чинь. За өөрөө чинь толгой бол нэлээд л бол алтан толгой л байна да. За тэгээд энэ мэргэжил чинь хиймэл оюун
Тийм биз? Хиймэл оюун болон биоинженер, Биоинженер. биомодель. За тэгвэл ер нь хоёлоо мэрэгжлийнхэн талаар яриа. За яг хиймэл оюун гэж яг юу юм бэ? Тийм. За хиймэл оюун гэж юу вэ гэхээр одоо хиймэл оюун гэж юу вэ гэхээр одоо бодит оюуныг машины аргаар үүсгэсэн програм байгаа. Энгийн програмаас юугаар ялгаатай вэ гэхээр сурах чадвартай. Сурах чадвартай гэхээр бол одоо тухайн оюунд юу сургаж чадна. Тэрний дагуу одоо тэр датаг ашиглаад хүснээр ажиллах чадвартай систем л гэж тайлбарлаж болох юм. За, сургалт гэж ярингууд сургалт бол маш олон төрөлтэй гэсэн үг, маш олон төвшөнтэй гэсэн. Одоо дөнгөж бид нар төрөөд одоо хүүхэд төрөхөд шууд доктор төрдөг шүү дээ, тий. Тэрээсээ өсдөг, тий. Өсөхдөө орчноосоо сурдаг. Дээрээс нь найз нараасаа сурдаг, эцэгээсээ сурдаг. Цэцэрлэгт мөн сурдаг. За, бага анги, дунд анги, дээд анги, тий. 10 жилийн сургууль, их сургууль, за доктор, магистр гэж цааш магистр доктор гэж явдаг шиг. Ялгаа авахгүй энэ хиймэл оюуныг сурах шаардлага бол гардаг. Тэгэхээр зөв датаг зөв сургаж иж тэр хиймэл оюуныг зөв ажиллах боломжтой болдог гэсэн. Би нэг багадаа нэг юм кино үзэж байсан. Киборг гэдэг. Хагас хүн хагас робот. За бас Терминатор гэдэг кино байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Арнольд Шварценеггер тоглодог. Роботуудын бослог гараал тий. За ер нь би бол энэ тухайн үед үзэж байгаа шүү дээ. 90-ад оны үед байсан шүү дээ. 92 он 4 он жил үзсэн. Пох амар зөвгөнөл зохиол юм аа. За энэстэй нэрэ. Камерон нэрээстэй Джеймс Камерон болстой айхтар мундаг найруулагч юм аа гэж болж ирсэн. Гэтэл одоо яг энэ юм ярина. Чиний хийж байгаагаар бодит амьдрал дээр биелэхэд ер нь бэлэн болж байна. Тийм тэглгүй яг одоо роботын доторх санах хот гэх юм уу те. Тархины одоо хиймэл оюуханы таны сургалтыг сайн хийх юм бол одоо хүчтэй зэвсэгч болгож ашиглаж болж байна. За мөн одоо юу гэдэг мэдлэг чадвар болгож ашиглаж болж байна. Мөн ажиллах хүчин болгож ашиглах боломж бүрэн байгаа гэсэн үг. Тийм. 20 дугаар зууны түүх бол хүн төрөлхтний түүх бол ер нь бол мэдээж хэрэг дайн тэмцлийн түүх л дээ. Дэлхийн 1-р дайн хүн төрөлхтнийг бактериологийн эрен үед авчирсан бол 2-р дайн хүн төрөлхтнийг цөмийн эрен үед авчирсан. За тэгээд цөмийн эрен дээр очсон учраас хоёр том дэлхийн шин хоёр туйлд хаваагдлаа шүү дээ. Социалист, капиталист гэдэг одоо хүүтэн дайн хэлсэн. Энийг ганц тогтоож исэн тулгуур нь бол цөмийн зэвсгэл байсан. Цөмийн зэвсгийнхаа үүдэн дээрээс Америкийн талын барууныхан зөвлөлтийн талын одоо тий зүүнийхэн ингээд яаж исэн. Одоо нэг тий дэлхийн ертөнцийн чинь 50 жил хүүтэн дайн харин гэж орчин тогтнолоо шүү дээ. Гэтэл өнөөдөр наад цөмийн зэвсэг гэж ярьж байгаа зүйл чинь хиймэл оюунтай харьцуулах юм бол хажууд нь бол ерөөсөө цөмийн зэвсэг зүгээр чавх зэвсэг болчихлоо шүү дээ. Тэглүү яах вэ? Цөмийн зэвсэг бол мэдээж нөгөө нэг үү болгоноор устгах боломжтой. Тий. Хиймэл оюухан бол тухайн хүний оюун ухааныг удирдах боломж бас байгаад байгаа байхгүй. За буруу ашиглал гэсэн. Буруу ашиглал. Зөв ашиглах юм бол одоо юу гэдэг юм бидний хөдөлмөрийн бүтээмжийг хэд дахин өсгөх боломж бид нарт байгаа гэсэн. Дорон бол дөнгөж эхэлж байгаа дөнгөж 1-ийн тооноос эхэлж байгаа тоглоом биз. Тэглүү яах вэ? Дороныг одоо хөгжүүлээд хиймэл оюун дээр тулгуурлаад хөгжүүлвэл энэ нэлээд айхтар юм болох нэ. Тэглүү яах вэ? Одоо дорон өөрөө одоо ямар нэгэн акшн хийгээд үйлс хийгээд одоо юу гэдэг өөрөө сэтгээд одоо дайсны талын хамгийн одоо стратегийн чухал хэсэг бөмбөгддөг ч юм уу те гэдэг ч юм уу маш олон тийм давуу талыг бол мэдээж зэвсэг хүчин талдаа бол олгоно л доо. Чи над ямар амар юм бэ? Чистэй нэрэ буруугаар ашиглаад амар зэвсэг байх нь. Зүгээр ашиглавал тийм маш том дэвшил их юм гэсэн үг. Тийм. Одоо жишээ нь бид нар бол одоо юу гэдэг юм программист хүмүүс шүү дээ тий. Өдөр тутамдаа би өөрөө программист хүн одоо програм хөгжлийн компанитай. Тэгээд ерөнхийдөө ингээ харж байхад хөгжүүлэлт сүүлийн 3 жил ингээ хөгжүүлэлт хийж байгаад хиймэл оюухаа ашиглаж хөгжүүлэлт хийх юм бол өөрийнхөө бүтээмжийг өдөр болгон хийдэг бүтээмжийг 10 дахин нэмж чадсан байгаа гэсэн үг. Судлах тусам дэвшлүүлээд одоо юу гэдэг юм өөрийнхөө бүтээмжийг 100 дахин нэмэх боломж бол өнөөдөр ирсэн байгаа байхгүй. Зүйтэй. Тэгэхээр ийм байгаа юм. За жишээ нь би одоо хуульч мэрэгчлээ байлаа гэж бодъё. За чиний хэлж байгаа юм дээр чинь энэ хуульч мэрэгжил одоо хэрэггүй болчихлоо шүү дээ. Одоо яана гэл. Одоо аюу олон мэрэгжлүүд жагсаалтаас гарч эхэлж шүү дээ. Яах гэж мөнгө төлбөрийн төлж 4-5 жил залуу насныхаа 4-5 жилийг зарцуулж гадаад дотоодод ингэж явсан. Ингээд одоо оюутнууд ч ингээл диплом аваад мэрэгжлийн зэмшил гарч иж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Гэтэл
хэрэггүй болчлоо гэж одоо хүмүүс айж эхэлж байна. Энэ бол чиний хэлж байгаагаар би бодохдоо улам тулгуурлаад улам яваад яач магадлал өндөр. Тэгэл яг 10-ад жилийн өмнө болохоор химэл оюухан нас илүү их айц хүмүүс мэдэрдэг байлаа л да. Одоо бидний мэрэгжил алга болох бай тээ. Бидний хийдэг ажлыг химэл оюухан хийчихвэ гэдэг тийм айц байсан. За ерөнхийдөө сүүлийн 1-2 жилээс бол бид нэр химэл оюуханд ажил булаалгах гэхээс илүү бид нэр өөрснийхөө одоо бүтээмжийг хэд дахин өсвөх зэвсэг болох юм шүү гэдэг тийм одоо ойлголт бол гарч ирж байгаа. За жишээ нь их юм бол одоо би өөрийнхөө ажлыг 10 дахин нэмжлэе гэж бодсон шүү дээ. Тэгэхээр одоо 5 өдрийн 2 өдөр ч юм ажиллаждаг. Үлдсэн 3 өдөрт химэл оюуханаараа ажиллаа хийлгчдэг. Тийм үе ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо юу гэдгийг ажлын одоо 7 хоног байна шүү дээ. 7 хоногийн 2 өдөр нь ажиллаад үлдсэн 5 хоногоо хоббидээ зарцуулах ч юм уу тий. Гэр орондоо зарцуулах ч юм уу гэдэг ч юм уу. Өөр амьдралаа утга учиртай болох зарцуулах боломж бас гарч ирж байна гэсэн үг. 7 хоногийн 2 өдөр ажиллаад 5 өдөр амарч болох юм байна тий. Тийм гэсэн үг. Би нэг Will Smith-ийн дагуулсан iRobot гэдэг нэг кино байдаг шүү дээ. Роботууд хамаг юм хийчихдэг. Одоо хүний хийдэг ажлыг зүгээр л робот булаацсан. Гэл яг нэг тийм кино байдаг шүү дээ. Одоо би одоо миний роботын талаар мэдлэг бол ерөөсөө энэ юу шүү дээ хэдэн үзсэн кино л байгаа байхгүй. Тэгэхэд чинь одоо за роботууд ажиллаа булаалахгүй юм байна. Харин ч эзэмшсэн мэрэгчлээ бараг ер нь өдөр тутам, минут тутам, секунд тутам улам ахиулах юм байна гэж. Тийм яг үнэ шүү. Тийм яг зөв. Одоо жишээ нь роботуудын хийдэг ажлууд бол ихэнх голцоо ер нь хар ажлууд байх юм. Ер нь бол хуваар бодох юм бол 90% ч юм уу. Тэгэхээр одоо юу гэдгийг хүний одоо хар ажил, механик ажлаа роботоор хийлгээд илүү оюун ухаан зарцуулсан, илүү нөгөө нэг бүтээмжтэй ажиллаа хүн өөрөө их боломжтой болчихж байгаа гэсэн. За роботуудыг ажилуулах юм бол роботуудыг ахлах шаардлага бас гарч ирж байгаа шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө ажлын 2 өдрөө одоо юу гэдгийг ажлынхаа даалгавар өгчдөг тий. Ажлаа хэр хийж ийнэ гэдэг үүсэтгэлийг харцдаг ч юм уу. Одоо тэр тал руугаа ер нь явах гээд байгаа. Бурхан минь наатар ч яста нэрэ бүр айхтар энэ 21-р зуун бүр айхтар 900 ярьж шүү чинь. 19-р зуун бол техник технологийн 90 байсан. Техник технологийн 100 байсан. За энэ 19-20-р зуун гэдэг чинь ерөөсөө техникийг хин сайн эзэмшиж чадна. Тэр илүү манлайлж ирсэн. Тэгэл яг 20-р зуун бол ер нь техник технологи дээцэгтэй тулаад ингэ байж идэл чинь 20-р зууны төгсгөлөөр чинь компьютерийн мэдээллийн 900 хүрээд ирсэн шүү дээ. 20-р зуун бол ингээл 20-р зууны төгсгөл. 21-р зуун чинь яг мэдээлэл технологийн 900 гэдээ байжсэн чинь нано технологид бариа тавиад өгчөж байгаа. Нано технологи одоо нэг хэдэн жил нэг барил ер нь хагас 100 жил барилдаж авах нь гэсэн чинь гибрид технологи ингээд технологиуд ч улам хөгжөөд өдөрт одоо Тайванд, Сингапурт ч гэдэм үү утас ингээд ухаантайгаар утас чинь шинжлэгдээд шүү дээ. Тэгэхээр одоо бүр хиймэл оюун дээр хүрээд ирлээ. Энэ бүр цаашаа хөгжлөгдвөл бүр айхтар юм дээр том шинжлэгдэж явах нь шүү дээ. Тийм яг. Химэл оюухны хөгжил бол одоо дөнгөж гараан дээр байгаа. Тий. За бид нар болохоор математикийн тэгштэлийн химэл оюуханд ашигладаг байхгүй. Тэгэхээр одоо 100 одоо хувьсгчтай тий. Тэгштэглийг жишээ нь ашиглалаа гэж бодоход хүний тархинд байдаг нейроны тоо бол одоо маш их хэмжээний 80 тэрбум тий. 90 тэрбум, 100 тэрбум гэдэг маш их хэмжээний нейрон байдаг гэсэн. Тэгэхээр ерөнхий чадамжийн хувьд бол одоо дөнгөж химэл оюухан эхний шатн дээр байгаа ч гэсэн маш чадвартай ажиллаж байгаа гэсэн. Цаашаа хөгжих юм бол бүр илүү том, илүү дэвшилттэй одоо янз бүрийн технологиуд бол гарч ирэх юм болов уу гэж бодож байгаа гэсэн. Чин Монгол эх орныхоо ирээдүг харах юм бол чистэй айхтар мэрэгжлийг эзэмшижсэн залуу биш. За тэгэхээр ийм байна. Биоинженер гэж яг юу вэ? Тийм, биоинженер гэхээр за биологийн одоо бид нар чинь эдис тий эсэс тогтож байгаа шүү дээ. Тэгэхээр энэ эдисийн одоо хөгжлийг судалж байгаа. Судлана гэсэн үг. За одоо жишээ нь тариалан эд ногоо ч юм уу одоо ургац ч юм уу тал дээрх юм бол энэ ургацыг одоо бүтэн жил тарьж иж явдаг одоо ургацыг авах юм бол одоо яаж 10 хоног дотор авах уу ч юм уу тий тэр талаар судалж болно. За миний талын судалгаа бол одоо хүний одоо нөгөө хор тавдар шүү дээ. Хөгшрөлт ч юм уу тий эднэрийг хэрхэн математикаар цагаавчлах бай тий. А бүр цаашаа хөгжих юм бол одоо удамшлын өвчин байна шүү дээ. Тэрийг одоо хэрхэн эмчлэх үү ч юм уу тий. За ирээдүйд биокомпьютерийг гаргаад ирчихсэн. Тэгээ биокомпьютерийг яаж хэрхэн програмчлах вэ тий. Хэрхэн хүний одоо генетиктэй холбох вэ гэдэг энэ төрлийн бас хөгжүүлэлт модель дээр ажиллаж байсан гэсэн үг. Тэгэхээр юу н био инженеринг гэдэг бол маш хүчтэй салбар.
Сүүлийн үед бол одоо томоохон хөгжиж байгаа улсууд бол айгүй их ашиглаж байгаа. Айгүй дараа хөгжилд бас нэг нэмэр оруулах айгүй судалгаа хийж байгаа гэсэн үг. За манай Монголын хувьд бол ерөнхийдөө нэг ойлголт бол төдийлэн байдаг юм уу таа. Энэ чинь шинэ юм байна. Монголын хувьд бол шинэ юм байна гэж бодож байгаа. Гэхдээ энэ чинь ийм юм биш үү? Одоо хавралстай нэрэ махитлаа зүтгэж байгаа л үр суулгалаа. Намар ургацаа хурааж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. За одоо энэ жилийн ургац тэдэн хувь илүү тэдэн хувь дутлаа гэж одоо ингэж ярьж байгаа. Гэтэл одоо 10 хоногийн дотор ургацаа хураахад бэлэн гэсэн үг үү? Тийм. Биоинженер тэр 10 хоногийн дотор хураахын тулд одоо ямар инженерчил хийх вэ? Биологи дээр инженерчил хийж байгаа байхгүй юу? Нүүдийн шууд хурд ургуулад хурдан болцоо болгоол яа. Тийм болгоомжсон үг тий. Одоо ингээд бид нар чинь систем инженер тий. Харамчлалын кодыг инженерчилдэг бол одоо биоинженер гэдэг нь болохоор биологийн, хүний, амьтны одоо тэр одоо системийг инженерчилдэг хүмүүс гэсэн үг. Тэгэхээр маш их үнзий судалгаа хийдэг л гэсэн үг л тий. Анагаахын шинжлэх ухаантай хэрвээ холбож тайлбарлавал хүн төрөлхтөн өнөөдрийг болтол халзрал, хөгшрөл, харшил, хамрын хайнадыг идгэж чадахгүй нэ гэж ярьж байгаа юм. Хэдийгээр анагаахын шинжлэх ухаан маш сайн хөгжиж байгаа ч гэсэн. За саяын энэ хүн төрөлхтний энэ зовлонг биоинженер арилгаж чадах уу? Тийм. За нөгөө нэг одоо юу гэдэг юм. Одоо хүн хөгшрөөл тий одоо тий. Одоо миний хийжсэн судалгаа болохоор тийм нөгөө эдисийг ямар нэгэн одоо гэмтэлгүйгээр хэрхэн одоо өсөх вэ ч юм уу өөрийг имжлэх вэ гэдэг судалгаа байхгүй. Тийм. Тэр судалгаа ингээд цаашдаа одоо ингээд сайн судлагдаад явчих юм бол одоо юу гэдэг юм хөгшрөл байхгүй болдог ч юм уу тий. Хүн ядаж урт наслах. Урт наслагдаг ч юм уу. 200 хүрэх бахтай ядаж. Тийм. Гэдэг ч юм уу. За ямар нэг ингээд одоо юу гэдгийг аваар хаст орчих бол одоо нэлээд удаан амьдрах боломж бол байна удаа гэж бодож байгаа гэсэн. За тэгвэл юм байна. Хиймэл оюуныг ашиглагч тэгээд хэрэглэгч нар гэж байна л да. Тэглэх яах вэ? Тий. За бид нэр ашиглаж хэрэглэж чадах уу? Тийм. Ашиглаж хэрэглэж чадах уу гэж тий. Тий. Хиймэл оюуныг одоо чи ингээд хиймэл оюуныг одоо төгсөө түрээд ирлээ шүү дээ. Тий. Одоо нийт монголчуудаараа 3 сая 500 мянгуула сайхан ашиглаад сайхан хэрэглэх боломж байгаа юу? Тий байлгүй яах вэ? За бид түрүүний бас ярианыхаа дунд бас дурдсан. Одоо юу гэдэг нэг хүн өөрийнхөө ажлын бүтээмжийг 100 дахин нэмэх боломжтой тий. Тэгэхээр юу гэдгийг бид нар чинь 3 сая хүнтэй тий. 3 сая хүнтэй. Тэгэнгүүт нэг хүн өөрийгөө 100 дахин хөвлөх чадвартай бол бид нар 300 сая хүн амтай Америк улс шиг хүчтэй улс дэлхийд болох боломж л байна гэж үзэж байгаа. Зүгээр хиймэл оюуныг ашиглаад 3 саяулаа мөртлөө 300 сая юм шиг тий ажиллах боломжтой гэж үзэж байгаа. За чивчс нэрэ гайхамшигтай мэрж байна. Тэгээ яасан гин. Тэгэхээр бид нар одоо шууд ийм чадвартай болохын тулд шууд чадвартай болчихгүй шүү дээ. Одоо түрүүнийх шиг бид нэр 3 жилийн өмнө тий өөрийнхөө чадамжийг 10 дахин одоо нэмж чадчихсан бол өнөөдөр дахиад нөгөөдөө өсгцэн тий 20 дахин болгоцсон байж байгаа шүү дээ. Ингээд суралцах шаардлагатай гэдэг шиг. За бид нар энийг ярихын тулд бас нэг юу ярьж жишээд аягүй татдаг л да. 13 дугаар зуунд манай Монгол улс дэлхийг эзэлсэн. Яагаад хүчтэй байсан бэ гэхээр тухайн үеийн одоо одоогийнхоор бол цөмийн зэвсэг хиймэл оюун ухааныг хамгийн сайн эзэмшсэн байж таарч байгаа. Тухайн үеийн одоо зэвсэг технологи шинжилтийг хамгийн сайн эзэмшээд л дэлхийг байлдан дагуулж байгаа шүү дээ. Жишээ нь ихэд одоо ном сум асаас одоо ном сум харах үе тий. Ном сумыг болох 93 наадамд оруулаад одоо тэмцээн болгоод урамшуулад бүх хүмүүсийг бас харахад дуртай болгочихж байгаа. За тухайн үеийн хамгийн хурдтай унаа бол баг морьж таарж байгаа. Морио бас 93 наадамд оруулаад оролдуулаад морио илүү л хурдан болгож шүү дээ. За бүхөө бас мэдээж гардан тулаан болж таараа тий. Тэгэхээр гардан тулаан дээр хамгийн хүчтэй байх нь бол бүхөө хүүхэд байгаас ахуулаад бэлтэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ гурван эрдмийг хүүхэд байгаас ахуулаад бэлтцсэн ус яах вэ? Тухайн хамгийн хүчтэй эзэмшижсэн болохоор дэлхийн талыг эзэлж чадчих байгаа гэсэн үг тий. 100 мянга орчим байсан Монголын цэрэг. Чингис хаан их цэрэг татахад 100 мянга л болсон шүү дээ. Яг Монгол үндэстэн шүү. Дараа нь эзэлж яваад балуу цэрэг буюу одоо нэг цэрэгний ардчлалаар өөрт нь эсэгдсэн цэргүүдэд нэмээд явах юм бол 300-400 мянга л хөрсөн. Яг Монгол цэрэг нь бол ерөнхийдөө зоод ингээд эдний арвт гэж яагаад 100-ын дарга нэг Монгол байдаг ч гэдэм үү. Чин цэрэг иргэний ард нэгжийн системээр явж байгаа шүү дээ. Тэгэхээр тухайн үед 13 дугаар зууны үеийн монголчууд хамгийн дэвшилтэд цэргийн техник технологиг эзэмшиж өөрөмшүүлж чадсанараа дайын дэлхийг
байлдан дагуулж чадсан. Тэглээ яах вэ? Гэтэл өнөөдөр 3,500,000 байна. 2 гүрний дунд хавчуулсан байна. 2 гүрэн чинь цөмийн зэвсэгтэй. Хүн амч бас олонтой. Газар нутгаараач том. Дэлхийн том байр суурь дэлхийн ер нь бол дэлхийн эзэн үндэсний байгууллага болон их 7, их 8 гэж одоо ярьж байгаа л да их том байр суурийг эзэж байгаа шүү дээ. Гэтэл бид нар 3,500,000 мөртлөө хиймэл оюуныг үнэхээр ингэж ашиглаж хэрэглэж чадвал 300 саяулаа юм шиг. Би яг үнэ. Бид нар 13 дугаар зуунд одоо хамгийн сүүлийн үеийн тэгсэн шиг яг бид нэр шинэ гарсан технологи болгон их буу те гал буу ч юм уу те. За тий. Одоо юу гэдэг галт буу гэж өгдөг лөө. Заагаал зэвсэг. Заагаал зэвсэг. Дараагийн зэвсгүүдийг бүгдийг яг ижлэгийн эзэмшижсэн бол бид нар дэлхийн талаа эзэлсэн хэвээрэл байх байсан болоо гэж боддог байхгүй. За нэгт хоёр талхоор бидний нөгөө хөгжлийн түүх ер нь бол амьд амьтны амьдралын түүх те. За юу гэдэг энэ системийн түүх, математик энэ төр бол бүгд ийм өсөлтөө бууралтай байдаг те. За тэгэхээр 13 дугаар зуунд одоо Монгол улс маань хамгийн өсөлтөө цэгтэй байсан юм болоо тий. За тий өсөлтөө. Тэгээ буцаад унаж ийн тий. Унаад эдид ирэхэд одоо бидний одоо орчин үеийн цагийн үед ирэхэд хамгийн уналтаа цэг байлаа гэж бодъё л та. Тэгэхэд бид нар дээш эргүүлээд хөгжих боломжтой нөхцөл бол одоо хиймэл оюун ухааны 90 100 юм болоо тий. Энэ хиймэл оюун ухаан гэдэг зэвсгийг ашиглах юм бол маш хүчтэй болох юм болоо. Маш хүчтэй болно гэж бодож байна тий. Одоо жишээ нь яг уу ингээд сүүлийн мэдээллийн технологийн үеийн бас нэг жишээг дуртахад энтхийг одоо би сайн санахгүй. Гэхдээ 50 жилийн өмнө одоо маш ядуу ус байлаа шүү дээ. Тийм энтэг бол тийм байсан. Дөнгөж нэг англиас колоно гаргаад хэцүү байсан тийм. 50 жилийн өмнө одоо бид нэр англи хэлтэй юм чинь энийг ашиглаад мэдээлэл технологиг бид нэр дэлхийд тэргүүлдэг ус болъё гэд шийдээд одоо улсынхаа одоо бодлого, зорилго, зарчмаа бүгдийг тийшээ чиглүүлээд одоо өнөөдрийн одоо энэ өндөрлөөс баг энтгийг ус өөрснийг харахад бүх том компаниудын гүйцэтгэх захирал баг энтгийг хүмүүс байна. Тийм шүү дээ. Энтгийн компьютерчд чинь амар байгаа шүү дээ. Тэгэхээр ердөө 1947 оны 8 сарын 27-нд Британий колоноос салсан шүү дээ. Айгүй ядуу орн байсан. Өнөөдөр тэгтэл нэрээ айхтар биш үү? Айхтар байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр бол одоо юу гэдэг нь бодлого ямар хүчтэй вэ те? Багаас нь хүүхдийг бэлдэх ямар хүчтэй юу гэдэг нь харагдаж байгаа гэсэн. Яг энэ шиг ялгаа байхгүй бид нар Монгол улстай хүүхдүүдийг багаас нь сургачих юм бол хэмэл оюуханыг сургачих юм бол бид нар одоо нэг өөрийгөө 10 дахин 20 дахин 30 дахин өөрийнхөө бүтээмжийг сайжруулах заваад байдаг. Хүүхэд төрхөөс л чадвартай төрөх гэсэн. Хүүхдэлтэй сурах хурд нь маш хурдтай. Тэгэхээр энийг бага наснаас нь эхлээ заагаад эхэлчих юм бол одоо 13 дугаар зууны үеийн шиг хүчтэй болох боломж байна уу та. Дээр нэмээд одоо бид нар чинь одоо орофтуудыг үдирддэг хүмүүс болох гэдэг шүү дээ. Эхнээсээ хүүхэд байхаасаа орофтуудыг үдирдэх одоо мэдлэгтэй чадвартай хүүхдүүд болоо өсчих юм бол ирээдүйд бол маш хүчтэй болох юм болоо гэж бодож байгаа. Түрүү тайлж штеп монголчууд одоо юу гэдэг нь 10-ны дарга те 100-ын дарга та монголчууд байсан гэдэг шиг. Энэ орофтуудын дарга нь ягаад монголчууд байж болохгүй гэж гэсэн бодол бол бас байгаа. Тэгэхээр энэ зүгээр одоогийн жишээ зүгээр нэг жижиг жишээ авчил та. Зүгээр одоо зүгээр толгойд л орж ирлээ. За энэ одоо Украин, Орос хоёр ч гэдэг юм уу. Израиль, Иран хоёр ч ингээд дроноор л ингээл байлтлаа штэ. Тийм штэ. Энэ хиймэл оюунтай харьцуулах юм бол зүгээр хиймэл оюуны тоглоомор л байлдаад байна гэсэн үг үү? Тийм. Яг дрон дээр бол одоо хиймэл оюухан ашиглахдаггүй байгаа гэсэн үг. Ашиглахгүй байгаа. Одоо мэдээлэл технологи ч юм уу одоо IT-ийн хөгжилтэй, электроникийн хөгжлийг ашиглаад ашигласан тулаан болж байгаа. За бодлого гаргах ч юм уу эсвэл тэр нөгөө нэг стратегийн алхмууд хиймэл оюуханыг ашиглаж магадгүй. Хэрвээ хиймэл оюуханыг дайнд ашиглаж байгаа бол тухайн хүмүүсийн бодол одоо юу гэдэг бодлыг те яаж эргүүлэх үү? Тэгвэл ухаантай дрон бүтээж болж гинэ гэсэн үг юм. Тэр бол дараагийн үе гэсэн үг. Дараагийн үе. За тэгээд бас ингэж болж байгаа гэсэн үг. Роботод маш ухаантай шууд тарих суулгаж болж байгаа гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө бас нөгөө нэг хиймэл оюухан хасар их одоо хиймэл оюухан хасар их чадамжтай, хасар их дататай роботууд одоо сүүлийн үед нөгөө интернетээр харагдаад байгаа шүү дээ. Төмөр роботууд гүгээд байгаа тийм роботуудыг бүтээчих юм бол бас дэлхийн одоо нөгөө нэг аюулгүй байдлаас нэлээд нөлөөлөх юм болоо гэж бодож байгаа. Тийм айц бол юм байна. Тэгэхээр олон улсууд хоорондоо одоо юу гэдэг нь тэр чиглэлийн хуулиуд те конвенцийг эртэн гаргаад тэн дээр анхаарч байгаа зүйл юм болоо гэж бодож байгаа. Зүйтэй. За тэгвэл ингээл та. Согэрднэ. Хиймэл оюуныг одоо яг бүтээдэг талаар одоо хэлээ. Яаж бүтээж?
За тийм гэсэн. За ер нь та түрүү хэлсэн хиймэл оюухаа хэрэгэлдэг хүмүүс байна, ашигладаг хүмүүс байна. За мөн бүтээдэг хүмүүс байна гэж байна тийм. За бид нэр өнөөдөр ингээ анзаараад харахад ер нь бол одоо хамгийн дэлхий дээр хамгийн их хөгжөд хамгийн хиймэл оюухаар хөгжсөн Америк улс тийм Хятад улсын хиймэл оюухыг бид нэр ашиглаж байгаа байхгүй. Ашиглагч хэрэглэгч гэж би асуусан байхгүй. Тийм. Одоо би чамаас бүтээдэг талаар асууж байгаа тийм гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө манайхан бол хэн голцоо ашигладаг тал байна даа гэж боддог байхгүй. Тэгэхээр бид нар ер нь бүтээдэг хийдэг тал болчулах зүгээр гэсэн үг. Монголчууд бүтээж чадах уу? Чадлаа яах вэ? 100% итгэлтэй. Тийм 100%. Бид нар одоо бас нэлээд залуучууд нэлээд бас байгаа ах гэж бодож байна. За манай компани бас ялгаа авахгүй. Одоо 10 жил сүүлийн 10 жил ер нь хиймэл оюухан дээр хөгжүүлэлт хийж байгаа. За хиймэл оюуханы хөгжлийг ярих юм бол 50 жил 60 жилийн өмнөөс ярьсан ч явж байгаа ч гэсэн сүүлийн 10-ад жил бол хиймэл оюухан өсрөнгөө хөгжсөн гэсэн үг. За тэгээ машин лөөр ингээ машин сургалт гэдээ бид нар та сонсч ирсэн баг тий. Тэр тэр төвшин ингээ хөгжиж явж исэн чинь сүүлийн одоо бараг 5хан жилийн дотор generative AI гэдэг өөрийгөө одоо хөгжүүлдэг. Дээрээс нь одоо агуулгуудыг ч юм уу, зураг зурдаг ч юм уу бүр дараагийн төвшний хиймэл оюухан гараад ирчихэж байгаа гэсэн. Тэгээ энэ хиймэл оюуханыг бүтээх боломж бол манад байгаа гэсэн. Одоо бид нар сүүлийн 2 жилийн дотор хуулийн хиймэл оюухан гэдэг бас бүтээж үзлээ. За энэ дэр жишээ нь гэх юм бол одоо та гэмт хэргийн кейс байна шүү дээ. Одоо ямар нэгэн хүн гэмт хэрэгтэй холбогдох юм бол заавал өнөөдөр хуульчтай хандаад асууж байгаа тийм. Гэхдээ нөгөө биднэрт тийм соёл байхгүй учраас одоо заа гэдэг асуудалд орсон ч гэсэн одоо юу гэдэг асуудалд орсон чигээр ингээд хайчдаг ч юм уу тийм. Ийм асуудал байгаа даа. Гэтэл хуулийн саяны аппликейшнаар болохоор би ийм асуудалд одоо орлоо гэх юм бол тэр гаргалгаагийн одоо яавал дээрүүдийг арга замын бүгдийг зааж өгөх боломжтой систем байгаа даа. Энэ нь болохоор Монголын бүх хуулиудыг одоо оруулаад хиймэл оюуханд саяны нөгөө хүүхд сургадаг шиг сургацсан гэсэн үг. Тэгэхээр тэр датан дээр одоо юу гэдэг хүнээс 10 сая дахин хурдтайгаар тооцсон бодоод танд энэ одоо магадгүй бүгдийг хэвлэх юм бол бүхэл бүтэн портер дүүрэн цаасыг 5 секунд эсвэл 1 секунд 2 секундын дотор боловсруулаад танд гаргалгааг нь гаргаж өгөх боломжтой болсон гэсэн үг. Чи хууч нарыг ажиллах болгочлаа шүү дээ. Тийм. За тэгэхээр энэ гэсэн бас хууч нар болохоор яг саяных шиг одоо хиймэл оюухан бид одоо Монгол инженерүүдийн зөвхөн бүтээс хиймэл оюуханыг ашиглаад өөрийнх нь чадамжийг энэ олон хуульч төрөхгүй байгаа хүмүүст хүрээд те Монголынхаа хуулийн хэрэгжилтийг сайжруулдаг ч юм уу зөв талаас нь ашиглаад байх юм бол өөрийнх нь чадварыг 100 дахин өсгөх боломжтой бас бүрдчихэж байгаа гэсэн. За энэ шиг ялгаа байхгүй одоо нийгмийн сүлжээг бүрэн хянаад те нийгмийн сүлжээнд ерөнхийдөө ямар аюулууд байна одоо юу гэдгийг хүмүүс одоо ямар айцтай байна ч юм уу те тийг судалдаг бас хиймэл оюухан бас хийсэн байгаа. Бурх минь шийчтэй айхтрын бүтээгээд энэ да. Чи зүгээр бүх хийсэн юм хэлэхгүй байгаа шүү дээ. Цаг цухаас нь л надад хэлээд байгаа шүү дээ. Чи бол бүгдийг хэлэхгүй шүү дээ. За тэгэхээр юм байна. Дэлхийд хиймэл оюуны бүтээгч хэд болсон? За ер нь хиймэл оюун ухаанд яг бүтээж байгаа яг улсын тоо гэхэд бол аюу хэцүү. Тэр нь бол топ одоо яг тэргүүлж байгаа улсууд гэх юм бол хамгийн дөрөв Америк, Хятад. За түүний дараагаас Япон. За тэгээд Европын улсууд гээд ингэж явах юм болоо гэж бодож байна. За тэгэхээр энэ манай монголчууд хиймэл оюуныг бүтээгч улсууд болж чадна гэж чи түрүү хэлсэн. Яг уу бүрэн боломж байгаа гэсэн. За айргийн тавд нь биш юмаа гэхэд багтдаггүй маа гэхэд Азийн харагт нь багтах уу? Багтна гэж бодож байна. Шалтгаан гэх юм бол бид нэр төрөлхийн нүүдэлч хүмүүс. Нүүдэлч хүмүүс гэхээр шинэ юмыг маш хурдтай сурдаг гэсэн үг. Тэгэхээр энэ шинэ технологи бол өдөр тутам шинэ байдаг гэсэн үг. Тэгэхээр энэ шинэ технологиуд дээр хэн одоо хамгийн хурдан сурах вэ? Бид нар л сурна гэсэн үг. Монголчууд хурдан сурах боломжтой гэж бодож байгаа. Энийг одоо яагаад одоо мэдсэн гэхээр Японд ажиллаж байхдаа нөгөө шинэ технологид өдөр болгон гарч байгаа шүү дээ. Тэнгүү тэр шинэ технологи дээр хамгийн хурдтай сураад хамгийн хурдан үр дүн үзүүлдэг Монгол инженерүүд байсан. Тэгэхээр яг энэ дээр туршлага дээр тулгуурлаад үзэхэд бол хиймэл оюуханыг хурдан сураад зөв бодлогын дагуу те зөв одоо аргаар одоо багаас нь эзэмшүүлчих юм бол бид нар маш хурдтай өсрөнгөө хөгжих боломжтой. Нэг зүйл сонирхоод асууч. Чи сая багаас нь 1-р ангиас нь ингээл ялаа штэ. За одоо 7 настайгаас нь 6 настайгаас нь ингээл явчлаа. Одоо маань эдэн ч хоцорч те шинжлэх ухааны хийж дэвшил дэндүү хоцорч ирэх юм да гэж одоо 50 60 та хүмүүс одоо яана.
Тэгэл яах вэ? Тэд нар яах вэ? Тэгэхээр хиймэл оюун ухаан гэдэг маань болохоор маш хүчтэй боломжтой одоо тийм систем програм гэсэн үг байхгүй. Тэгэхээр 50 60 хүрсэн хүмүүс маань болохоор айгүйг туршлагатай хүмүүс байна тийм. Тэгэхээр эдийн хүртэл цуглуулсан туршлагаа хиймэл оюун ухааныг ашиглаад ямар нэгэн бүтээл болгох, ямар нэгэн өөртөө шийдэл гаргаж авах тийм амьдралдаа хэрэглэх боломжтой гэсэн. Хоцроогүй гэсэн үг. Хоцроогүй гэсэн. Тэгэхээр өөрийнхөө давуу талаа ашигласан тохиолдолд маш хүчтэй бас эргүүлээ зэвсэг болгох боломжтой болчихж байгаа гэсэн. Сурахад хизээч оройтхгүй гэдэг нь одоо энэ дэр баталж байна. Тэгэл байх уу? Одоо ч би ч одоо тэтгэвртэ гарсан хадан гэрэл хүлээ ач зээнрээ зөндөө харлуу одоо хадан гэртээ очиход хүлээж ийн гэж байгаа нэг хөгшчүүлээд шүү дээ. Бүр ингээд бүр одоо амьдрцэн амьдрдаг амьдрчлаа. Тэд нар ч гэсэн суралцж болох. Тэгэл байх уу? Бүгд сурах боломжтой. Бүгд сурах боломжтой. Нас үүс дээрээс нь нас үүс ер нь бол харгалцахгүй. Бүрэн явах боломжтой гэсэн. Пөөх бурхан минь. За чи ч өстө нэрээ за ямар хүнтэй би яриад байна хүмүүнд үзэгчтэй. За ийм байна. Монгол улс одоо манай Монгол орн маань хөгжий гэвэл хиймэл оюуныг яаж одоо ашиглаж хэрэглэх ёстой вэ? За миний дөрөвний хэлдэг алхам бол үндсэн том алхам гэж бодож байна. Хүүхэд бага наснаас нь сургалтыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Хоёр талаар хиймэл оюун ухаанаар дагнсан одоо энэ эрдэмтэд байт юм уу те зохиодог хүмүүстэй хамтраад Монголынхоо нөгөө системүүдийг сайн хөгжүүлээд сайн ашиглах хэрэгтэй юм болов гэж бодож байна. За мөн бодлого улсынхаа бодлогодоо оруулаад одоо жишээ нь цахим яам гэж саяхан байгуулагдлаа шүү дээ. Тий. Энэ шиг хиймэл оюун ухааны яам гэж яагаад байж болохгүй гэж те. Одоо Дубай дээр очингууд магадгүй би сонссон яриа шүү. Дубай дээр очингууд цахим яамны сайд гэж байхгүй хиймэл оюун ухааны яамны сайд гэж байгаа. За бусад газрууд бүр ингээд бүр том бодлого одоо улсынхаа зорилгыг хиймэл оюун ухаан руу оруулсан ч юм уу те гэж явж байгаа гэсэн. Гэх мэтлэн одоо юу гэдгийг хиймэл оюун ухаан гэдэг зэвсгийг хэрхэн ашиглах вэ гэдэг те гэдгийг одоо бодлого талаас нь сайн нэвтрүүлээд явах шаардлагатай гэсэн. Дээр нь нэмээд бид нар нөгөө нэг төр засгийг хүлээгээд авах хэрэггүйгээр өөрснөө сайн ашиглаж явах хэрэгтэй гэсэн. За мөн бас хүүхдээ баг дээр нь одоо яг юу гэдгийг одоо цаг алдлахгүй бас сурах хэрэгтэй. Өөрснөө бас ашигладаг байх хэрэгтэй гэж бодож байна да. Нэг юм байт. Өнөө цагийн Монголоо бид нэр би зүгээр дүгэндээ. Би өөрөө мэрэгжлийн байр сууриас үзэх юм бол манай монголчууд өнөөдөр ер нь мандайлагч хүлээгээд байгаа байхгүй. Чингис чигүн дахин төрхийд. Тийм ээ. За одоо эсвэл одоо нэг хайрт удирдахч мундаг л нэг үлгэрт гардаг шиг нэг мундаг баатар гарч ирэл удирдаал муу болгоныг дараал ард түмэндээ сайн сайхан нэ амар сайхандаа жаргаахыг хүлээгээд байгаа шиг байна. Нэг удирдахч, мандайлагч стандараа ингээл ийм л хүн гараад ирэх юм бол бид нар балланда Чингис гараад ирэхэд Чингисийн үед бид нар яалаа гэл ингээл нэг удирдахч, мандайлагч хүлээгээд байгаа байхгүй. Үгүй ээ энэ хизээч бодит амьдрал дээр өнөөдөр ирэхгүй гэж би бод. Өөртөө мандайлагч болох хэрэгтэй. Яг үн тантай санал нэг байна. Тэгэхээр өөртөө мандайлагч болохын тулд хиймэл оюун ухаан хамгийн их тус болох уу? Тэгэл байх уу? Хиймэл оюун ухаан дотор асар их хэмжээний мэдээлэл байгаа. Одоо big data өгөгдөлтэй их мэдээлэл их өгөгдөл байгаа шүү дээ. Хүний тархинд баг багтахааргүй хэмжээний дата байгаа гэсэн үг. Тэн дотор танд хэрэгтэй мэдээлэл байгаа. Тэгэхээр тэр хэрэгтэй мэдээллийг ашиглаад одоо юу гэдгийг тэр хэрэгтэй мэдээллийг боловсруулаад хиймэл оюун ухаан боловсруулаад ах юм бол та өөрөө асар хүчтэй болно гэсэн үг. Та бодохгүй дэлхийн тэр их мэдлэгийг таны нууцсан дээр таны хиймэл оюун ухаан хажууч ингэ байж шүү дээ. Тэгээ энийг зөв ашиглах юм бол таны дөрөв нээлтийг 60 насцсан, 70 насцсан, 80 насцсан хүмүүс тэр туршлагаа ашиглах юм бол ямар хүчтэй вэ те. Одоо энэ бүтээгдэхүүн хийх гээд 40 жил цагаан зарцуулсан хүн энэ хиймэл оюун ухаанаар 4-5 цаг эсвэл 4-5 секундэд гаргалгааг нь гаргацсан. Одоо шууд хийх боломж нь гараад ирж байгаа. Ямар сайндаа сая та анзаарсан бол телевизээр математикийн 1-ийг онлог хиймэл оюун ухаан нээж байгаа байхгүй. Тэгэхээр бол маш хүчтэй хэсэг гэсэн. Хүн болгоныг Хайзенбергийн тодорхойгүй зарчимлыг хараад гаргачих юм шиг. Тэр яаж математикийн 1-ийг онлог бол ер нь нээж шүү те. Тэгэл байх. Пөөх эн чинь бүр чи нат дээр нь юу яриад миний нүдийг ер нь нээгээд байна залуу минь. За тэгэхээр ийм байна. За ингээд одоо хиймэл оюун гэдэг чинь ийм болж таарж байгаа юм байна. Тэгэхээр энэ энтгийн IT-чид одоо ер нь яаж бэлдсэн? Одоо ийм байгаа шүү дээ. Энтэг
Хиймэл оюухан. За Израиль, Хятад одоо чи түрүү хэлсэн Америк. Эдгээр энэ хиймэл оюуныг мэрэгжилтнүүд ээ. Тийм ээ? Энэ хиймэл оюутнуудын хиймэл оюуны боловсон хүчнүүд ээ. Яаж бэлдсэн юм бэ? За яг нарийн бол яг юу гэдэг тодорхой хариулахад бол жоохон хэцүү. Нуугаад байгаа юм уу? Ахгүй. Яг бага мэдлэгээс ярьж байгаа гэсэн. За. Тийм. За. Гэхдээ нөгөө ер нь бол хамгийн түрүүнд мэдээж нөгөө нэг төр засаг бизнесийн ард иргэд нь бол хамгийн түрүүнд ойлгох гэсэн үг байхгүй. За энэ төвшний системүүдийг ойлгож байгаа учраас бүгд дэмжиж байгаа гэсэн. Үндэсний бүтээгдэхүүн гэдэг шиг тий. Сайн дэмжинэ гэсэн. За тэгээд саяных шиг бодлогод оруулчихж байгаа учраас сургалтыг багаас нь бэлтжиж байгаа. Одоо та анзаарах юм бол олимпийн аврах тамирчид яадаг вэ? Хүүхдүүдийг одоо юу гэдэг 3 4 нас 4 5 наснаас нь авахлаа бэлдээд ирэнгүүт 15 6 настай байхад бүр мэржлийн тамирчин болоод дэлхийн авраг болоод ингээд явчихж байгаа зү. Яг ялгаа байхгүй багаас нь ингээд бэлдээд сүртэй байх юм бол бүр яг л бүр дэлхийн мэржлэн болоод гэсэн юм. Тэгэхээр яг энэ бодлогын дагуу багаас нь сургана гэдэг чинь маш хүчтэй. Улс орныг бол одоо үндсээр нь өөрчлөх тийм хүчтэй зүйл юм болоо гэж бодож байна. За чичтэй айхтар юм надад ярьж шүү. За ийм монгол хүн байдгийн байх шүү. Ийм монгол хүн байд юм байна гэх юм утгад үзэгчтэй ийм мэрэгжлийн эзэмшээд ирсэн. За Хятад Израиль хоёр одоо баг хиймэл оюунаараа би одоо зарим найз маань урагшаага явуулахад жолоочгүй такситай байна. Жолоочгүй автобустай байна гэдэг. Энэ үзгүй наазах юм шиг байхгүй. Ресторанд орлоо хоол захаал ихэд рофт мөр идэж чагч шийдэж гэдэг юм уу. За хиймэл оюунд ингээд одоо суурилсан. Өшөө цаашаа маш их хөгжүүлж байна. Израиль бол ер нь бол Персийн биш нэг ойрхон орнуудад дандаа Арабын орнуудтай буюу дайснуудтайгаа хилэлдэг. Израиль ус бол. Бид нар шиг Орос Хятадтай хилэлдэг. Дандаа дайснуудтайгаа хилдэг. Тийм болохоор зэрэг хамгийн дөрөнд энэ AI-ыг чинь өөрөмшүүлээд өөрийгөө хамгаалж тусгаар технологи бэлчүүлж байгаа. Тийм биз? Тийм үү. Израиль. Ер нь бол энэ хиймэл оюунд тодгурсан энэ Израилийн одоо засгийн газар маш сайн одоо Хятад байна гэдэг ингээд явж байна. Биднэрт одоо яг чи түрүү хэллээ. Кувейтэд хиймэл оюуны яам гэж байна гэдэг. Ер нь яаралтай харин Хятад шиг, Израиль шиг, Америк шиг, Япон шиг за энтэг шиг ингээд болохын тулд төрийн бодлого ер нь бол заалтаа хэрэгтэй байна. Тийм л яах вэ? Хэрвээ тийхгүй бол чиний их мэдлэг зөвхөн чамтай үлдчих гээд байна уу? Тийм. Одоо жишээ нь миний мэдлэг гэхээсээ илүү одоо бид нар түрүүн хэлсэн. Бид нар яг ингээд одоо уналтын цэгээсээ өсөлтийн цэг рүү те хөгжих цэгэн дээр бид нар байж гинэ гэж. Тэгэхээр одоо хөгжих боломжийг нээхийн тулд таны түрүүний хэлдэг шиг төрийн бодлого лийн дагуу бүх боловсролын салбараа тэр чигээр нь өөрчлөх хэрэгтэй юм болов гэж бодож байгаа. Миний бодол шүү. Одоо жишээ нь 10 жилийн сургалтын уламжлалт сургалт байгаа шүү дээ. Тийм. Энэ сургалт бол ихэнх болцоо биднэрт нөгөө нэг англи хэлний толиод нь шүү дээ. Тийм. Тэр толийг чийлүүлж байгаа байхгүй. Гэхдээ энэ хэвшмэл юм заах. За тэгтэл энэ ч одоо ирээдүйд англи хэл гэж баг бид нар хиймэл оюун ухааны нэг аппарат ч юм нэгэд сүүчгэд би монголоор ярихад шууд синхрон англиар гараад ярих боломжтой юм систем гараад ирчихэж байгаа байхгүй. Хэл ирэхгүй болчихж байгаа. За тэгэнгүүт энэ их мэдлгүүд бас хэрэгтэй юу? Толгойд өрөх мэдлгүүд хэрэггүй байхгүй. Эндээс хүн яах ёстой юм хэр шинээр сэтгэдэг болоод тий. Энэ мэдлэгийг хиймэл оюун шууд өгчөж байгаасаа зөв ашигладаг болоод. Тийм талаас нь босрлыг хөгжүүлвэл зүгээр юм болоо гэж бодож байгаа. Дээр нэмээд одоо босрлын систем маань болохоор одоо бидний үеийн босрлын систем болохоор ерөнхийдөө нэг багш гарч ирэл тий. Цогцоо зайгуу самбар дээр бичиж байгаа л ингээл гараа авчдаг ус тий. Одоо бол арай өөр систем. Хүүхдүүдийг сонирхолтой байдлаас нь өдөрт нэг 30 минут ч юм уу, нэг цаг ч юм уу тий. Хиймэл оюун ухаантай тоглоод тоглонгороо мэдээлэл өгдөг ч юм уу ийм систем нэвтрээд эхэлж байгаа. Тэгэхээр энийг болохоор одоо Монгол улстай бас эрт нэвтрүүлээд эхлэхгүй бол бид нэр хоцрох гээд байгаа. За жишээ нь их юм бол энэний өртөг гэд бодонгод үнэтэй болоо гэж та бодож байгаа. Үнэтэй биш гэсэн үг. Нэг хүүхдэд сарын $1-оос $10 одоо өртөгтэйгээр дэлхийн боловсролыг шууд эзэмшүүлэх боломжтой. Тэгсэн мөртлөөс уламжлалт боловсролоос бага цаг зарцуулдаг үүдээд хүүхдийг одоо та анзаарах юм бол сонсч ирсэн байх. Тархины өндөр чадамжтай хүмүүс одоо юу гэдгийг удаан ингэ суугаад одоо юу гэдгийг багшийн хичээлээ ингээд
одоо сонсохоор залхдаг ч юм уу. Тэг өөдч. Тийм мэдээлэл байдаг тий. Тэгэхээр үүд байхгүй тэр үүд өндөр чадамжийг илүү өндөр болгоод одоо маш хүчтэй болсон хүчин болох боломж л бас байгаа юм болов гэж бодож байгаа. За тэгэнгүүт сард 1-ээс 10 доллар тий. За өсрээд нэг 20 долларын одоо өртөгтэйгээр химэл оюун ухааны босрал олгочих юм бол химэл оюун ухаанаар босрал одоо хүүхд залуучууд олгочих юм бол асар хэмжээний одоо юу гэдэг одоо мэдлэгийн хүмүүс тарааж өгөхөөс гадна одоо дэгш боломжтой одоо юу гэдэг босрлыг дэгш хүртээмжтэй бас хүрэх боломж бас олдож байгаа. Дээр нэмээд одоо та анзаарах юм бол энэ одоо сургуулийн төлбөрүүд айгүй өндөр болчиход байгаа шүү харамжлаа. 10 сая, 20 сая, 30 сая гэдэг өндөр төлбөртэй байгаа. Эдгээр шиг өндөр төлбөргүй мөртлөөсөө чанартай боловсролыг авах боломжийг бас олгож байгаа гэсэн. Үш. Цогоо. Гадаад хэлийг сурах зовх байхгүй болчихлоо шүү дээ. Тэг ирээдүйд бол тийм болж таарч байгаа гэсэн. Matrix гэдэг нэг кинод шүү дээ. Keanu Reeves хэвтгэхэд араас нь сап гэл нэг юм хийдэж шүү дээ. Нүдэн анаал ингэснэ. Би кунфуд сурчлаа гэж санаж байна. Тийм. Дахиад нэг програм хийсэн чинь би жужитсу сурчлаа гэсэн чинь Мофус нь тэгээд над үзүүлээд гэл нэг тэгдэж шүү дээ. Яг ийм юм бодит амьдрал дээр ирэхэд ирэн бэлэн болж байна гэсэн үг. Яг зөв. Хүн болон робот хоорондоо ингээд робот химэлээ хоорондоо нэгдэж эхэлж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нэгднийх нь гэдэг нь болохоор хүн одоо тэр химэл оюун ухааныг ашиглаад түрүүний хэлдэг шиг өөрийнхөө чадамжаа хэдэн 100 дахин 100 дахин нэмэх боломжтой болчиход байгаа гэсэн. Чин боловсролыг Монголын ирээдүйн хойч үе болсон залуучуудад олгож өгч чадах уу? Чадлагүй байх уу? Чадна. 100% итгэлтэй. 100% итгэлтэй шил. 1000%. Тэглэг байх уу? Одоо YouTube-ийн бичлэг одоохонд хийж сурааг байна л да. Тэгэхээр YouTube-ийн бичлэг одоо подкаст гэдэг тийм. Подкаст хийгээд ч юм уу өдөрт 7 хоногт нэг одоо юу гэдэг юм химэл оюун ухааны мэдээлэл өгөөд ч юм уу гэдэг байдлаар бол ингээд тогтмол мэдээлэл өгөөд эхний ээлжинд явъя гэж бодож байгаа. Явандаа бол бас онлайн үнэгүй сургалт ч юм уу хийгээд явъя гэсэн бодлол байгаа. За нуулгын үнэл чамаг яг энэ мэрэгжлийг эзэмшихэд хичнээн улс гүрний том байгууллагууд хэдээр цалинжуулаад манад ажил гэж хэлсэн. Чи яагаад энд ирсэн? За яг үнэнэл. Гэвч асуулт байна тий. Гэхдээ эн чинь чи ингээд төгсөөд ирэхэд чамаг тоохогийн их сургуулийг ийм биоинженерээр төгсөөд ийм химэл оюуныг яасан ийм залуу байна уу гэж тоогоог байхгүй. Ийм залуу төгсөөд ирсэн үү? 10,000 оюут өрсөлдөхөд 4 нь ордог. 10,000-аас дээш оюутнууд өрсөлдөхөд 4 нь ордог. Энэ 4 төгсөөд ирэхэд энийг нь бий аавна гэж чам дээр овоорж л таарна шүү дээ. Уралдаж л таарна шүү дээ. Ямар компаниуд, ямар улсын, ямар том байгууллагууд чам санал тавьсан. За, ерөнхийдөө бол ингээд мэйлэр ч юм уу санал ер нь ирдэг л дээ. За. Тийм янз бүрийн санал ирдэг. Тэгээд Японд ажиллаж байхдаа наашаа ирэхэд Японы Google-ээс бол санал ирсэн байсан. Тэгээд би тухайд нөгөө нэгэнт Монгол ирнэ гэд шийдсэн байсан учраас л шууд ирсэн. Гэхдээ бол ерөнхийдөө мэйлэр бол тэгээд тогтмол нэг сард 1-2 санал ирдэг. Амлаж байгаа цалин өндөр үз. За, салин бол бас баггүй болох гэж байна. Тий, амлаж байгаа цалин өндөр. Яагаад Монголд ирсэн? Зарим хүмүүс чинь одоо ингээл тэнцэнэ сургуулаа төгсөөд аягүй том маш их цалин амлахаар амьдралаа бод. Хэдэн хүүхдээ одоо Монголд очиод яах? Одоо Монголд одоо энд авдаг шигээ цалин авалтаач биш. Яаж Монголд одоо ийм цалингаа олох юм бэ? Хэдэн хүүхдээ бод. Ирээдүг одоо ингээд үлдчихдэг. Зөндөө тохиолдол байгаа. Зөндөө олон боловсон хүчингүүд гадаадад үлдсэн. Монголын. Миний мэдхийл олон байна. Бусад найзуудын маань мэдхийл олон байж, чиний мэдхийл олон байгаа. Чи яагаад Монголд ирсэн? За, мэдээлэл технологи мэдээж мэрэгшээд эхэлсэн. Тэгээд 10 жил яг мэдээлэл технологиор сурсан. Тэгээд сурсныхаа дараа ингээд Японы компани ороод яг тэр Япон хүний төлөө ингээд Япон улсын төлөө зүтгээд ер нь бол эхний 2 жил бол ингээд сайхан мэрэгжлээ эзэмшээд ингээд дадлаг туршлагатай болоод явсан. 3 дахь 4 дахь жилээсээ бол ер нь бол Япон хүний мөрөөдлийн төлөө ажиллаж байгаа юм шиг мэдрэмж төрсөн л доо. Бусдын төлөө ажиллаад байгаа юм шиг. Бусдын гэхээс илүү өөр улсын төлөө гэсэн. Өөр улсын төлөө тий. Тэгээд энэ одоо сурсан мэдлэгээ одоо ягаад Монголд ирээд хэрэгжүүлж болдгүй гэсэн толгойд орсон гэсэн байна. Ягаад их нутгаа хөгжүүлэхэд багч гисэн одоо хумхын тоос гэдэг шиг тий. Бага хэмжээний бас одоо юу гэдэг бага хэмжээний
одоо юу оруулж болдгүй те. Хөрөнгө оруулалт оруулж болдгүй гэдэг. Нийтлгээ жаахан ч гэсэн монголчуудаа түгээж болдгүй гэсэн бодолтойгоор ирсэн. Тэгээ таны хэлдэг шиг зөвлөлт дөө. Одоо миний мэдхийн баг 200 300-аад Монгол таньдаг хүмүүс байхад тэндээс босож ирсэн бол маш зөвхөн 2 3 байгаа гэж бодож байна. Ихэнх нь болохоор ерөнхийдөө амьдралаа бодоод тий. Цалинд бодоод явчихж байгаа. Тэгээ босож ирсэн маш зөвхөн. Тэгээ энэ шийдвэрийг бол маш нэлээд хэсэг хугацааны дараа бодож байгаад нэг өдөр шийдэл ирээл ирсэн байгаа. За ирсэнд чинь их баяртай байна. Монголд ирсэнд чинь баяртай байна. За цогоо хэрэглэгч, хиймэл оюуныг хэрэглэгч, ашиглагч, бүтээгч гурван ялгааг одоо надад нэг сайхан хэлээд гэж. Тийм. За хэрэглэгч гэж байгаа шүү дээ. Тийм. Хэрэглэгч гэхээр бол зарим үйл сайхан хэрэглэгч одоо компьютер одоо Bill Gates шиг болоод л эсвэл Macintosh шиг болоод шиг юм уу, Mark Zuckerberg шиг ч гэдэг юм уу, Steve Jobs шиг гэдэг ингэж сайхан хэрэглэгч болчихвол ер нь болоо юм шүү гэж зарим хүмүүс ярьдаг байхгүй. Тэрийг гүйцэхгүй гэл ингээл яриад байдаг. Тийм хүмүүс байдаг. Тэгэхээр хэрэглэгч, ашиглагч, бүтээгч гурван ялгааг надад нэг хэлээд. За хэрэглэгч хэдэн мэн болохоор за би өөрийнхөө томьёолоод хэлье гэж бодож байна. Өдөө гэдэг чи өөрийнхөө томьёолоод. Одоо ChatGPT хүн болгон суулгацсан байдаг шиг тий. Суулгацсан. Санаанд орохоор хаяг асуулт асуудаг тий. За тийм хүмүүсийг хэлэх юм болоо гэж бодож байна. Наадах чи асуулт нэг шиг л ашиглаад байна. ChatGPT-гийн цаад ёстой ерөнхий гайхамшигтай өрөмсүүг нь бидэхгүй зүгээр мэдхгүй юм л асуудаг болгож л ашиглаад шүү дээ. ChatGPT-г чинь. За энэ шиг ялгаа байхгүй химэлээ явахна бас баг юм байна тий. Ашиглагч маань болохоор өөрийнхөө амьдрал ашиглаад өөрийнхөө амьдралын хэв маягийг бүр мэсэн өөрчлөөд өдөрт хийдэг бүтээмжийг 10% дахин өсгөхөд явж байгаа хүмүүсийг ашиглаж байгаа хүмүүс юм болоо гэж бодож байна. За бүтээгч гэх юм бол одоо нөгөө бид нэр код бичдэг шүү дээ. Код бичээд яг нөгөө нэг Matrix гэдэг кинонд ингээд код урсдаг шиг тий. Яг тэр шиг урсахгүй л яг хоо тодорхой хэмжээ бас ингээд бичээд урсгаад тэгээ бүтээгээд одоо юу гэдэг математик модель гаргаад тэн дээрээ код бичээд тэргээ туршаад олон удаа одоо унаад тий. Олон удаа нөгөөдгөө ажиллуулсан чинь өчнөө одоо 10 хоног ч юм уу өчнөө 10 хоног нөөргөө суучаад тий. Өчнөө сар жил нөөргөө суучаад үр дүнгээ харах чинь нөгөөдг нь ажиллахгүй байдаг ч юм уу. Энэ олон даваануудыг давж байгаа гарч ирсэн хүмүүсийг бол химэл оюуны бүтээгч нар юм болоо гэж бодож байна. Тийм амар зүйл бол биш л дээ. Мэдээж хэрэг амархан борцог бол байхгүй шүү дээ. Амархан борцогны талаар байсан бол би тэнцээ идчихээ чамтай ярихгүй шүү дээ. Тэгэхээр энэ оюутнууд ч гэдэг юм хүмүүс ингээл яа хэвээр гэртээ хүч ирээл одоо яана маргааш шалгалттай гээл хэвээр шүнжэнгөө суугаал 7 хоногийн дараа одоо усан шалгалт болох чинь яана л кофе уу юм уу аль ямар ч лэсийн шалгалтын ард гарч хийсэн гээл эсвэл ийм их ажилтай харахаар бүр стресстэй тах. Одоо яах вэ? Дарааga одоо тайлан гарах гэсэн. Одоо болохоо байлаа гэдэг ингээд өөрөө ингээд сэтгэл санаагаар унаал манай хүмүүс ч одоо ингэж хэлж байгаа шүү дээ. Энийг хиймэл оюун ухаан шууд тусалчих чинь гэсэн үг. Тэглээ яах вэ? Ёстой хүүхдийн тоглоом шиг амархан болгож өгч гэсэн үг. Маш хүртэл хийж өгөх гэсэн. За тэгвэл цогоо ирээдүгөө одоо яаж хэлдэг? Хиймэл оюун дээр тулгуурлаж. За хувь хүний хувьд бол нөгөө нэг химэл оюун өөрийнхөө талаарх мэдээлэл химэл оюунд оруулаад ирээдүйн төлөвлөөд дистараатай явах боломж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол бид чинь коуч гэж нэг үйл юу байгаа даа шүү дээ. Тий. Багшид дасгалжуулагч юм уу? Химэл оюуханаар өөрийгөө дасгалжуулаад өөрийнхөө ирээдүйг бүтээх боломж байгаа гэсэн. Хүн болгонд коуч аваад явах коучтой болоод явах боломж байхгүй шүү дээ. Тэгэхээр химэл оюухан гэсэн маш хүчтэй коучоор өөрийгөө хөгжүүлэх боломж байна. За энэ шиг ялгаа байхгүй байгууллагууд бас төстэй. Бүх нөөцөө одоо юу гэдгийг санхүүгийн 10 дахин 20 дахин хүчтэй болгоод тий. За хөгжүүлэгч манаас 10 дахин 20 дахин хүчтэй. За менежмент маань 10 дахин 20 дахин хүчтэй болоод байгууллага ирээдүгөө бас ингээд залаад хүчтэй болоод явах боломж байна гэсэн. За мөн одоо улс даяар гэх юм бол тий саяны түрүүний хэлдэг шиг бодлогоороо засаад тий. Бодлогоо бас боловсруулахдаа химэл оюун ухаантай, за мөн их дататай. Ер нь бол бид нар ингээд дататай ярьж сурах хэрэгтэй байгаа. Юмыг ярихдаа зүгээр ингээд нэг харсан өнцгөрөөл ярьдаг. Тэгж ярмаарг байхгүй. Бос төрч ч гэсэн ялгаа байхгүй. Энэ бүх хэмжээний датаг харж байгаа. Одоо энэ шийдвэрийг гарчих юм бол одоо энэ хэсэг хүмүүсийн одоо 80% нь амьдрал асуудалд орчих гэдэг гэдгийг химэл оюухан датагаар тооцоол гаргаж ирж байгаа. Ийм учраас энэ шийдвэрийг гаргаж болохгүй юм байна тий. Хэрвээ гарах юм бол энэ 80% тусна уу? Ийм зүйл залт оруулах юм уу тий.
гэд амьдрал хэрэгтэй, амьдрал бодиттой шийдвэр гаргахад нь туслах боломжтой байгаа гэсэн. За хууль тогтооход ялгаа байхгүй. Хуулийн шин заалт гаргаж ирлээ гэж бодоход энэ хууль нь олон улсад яаж хэрэгддэг те? Ямар кейсүүдээр алдаа гаргаж ирсэн. Ямар давуу тал байгаа. Энэ чинь бүр олон улс тайлбар зүйн ингээд туршигтай үзсэн байх магадaltaй гэсэн. Бүгдийг нь оруулж ирээд. За үндсэн хуульд ямар зөрчил байна? Ингэ шууд гаргаж ирээд. Тэгээд цаг алдахгүйгээр зөв шийдвэр гаргаад улсынхаа нөгөө хууль тогтоомд аягүй зөв болчих юм бол тэрийг дагаа мөрчих юм бол Монгол улс маань ер нь зөв голдрот орчих юм болоо гэдэг бодлол байгаа байхгүй. Тэгэхээр чинь одоо улс төр, эдийн засаг, эрүүл мэнд, одоо Бүгд хууль, инженер юу гэдэг юм бэ? Бүх социал хүрээнд нь ингэж орж иж байна гэсэн үг. тийм гэсэн үг. Хиймэл оюун. Бүх салбарт орох боломжтой гэсэн. Бүх салбарыг бүүст хийх боломжтой гэсэн. Пөөх бурхан минь. За чам шиг ийм биоинженер Монголд байгаа юу? За яг сонссон хүн бол байхгүй. Сонссон хүн байхгүй. За тэгээд хиймэл оюун ухаан бол нар төгссөн доктор гэж сонсч байсан. Гэтэ яг биоинженер хиймэл оюун ухаанаар яг мэргэсэн хүн бол Монголд байхгүй шүү дээ. За хэрхэн мөндөд үзэгчтэй хэрвээ байгаа бол энэ хүнтэй шууд уулзаж болно шүү. Шууд одоо тэгээд би наад хүнтэй чинь уулзъя. Би энэ биоинженер хиймэл оюуныг аягүй сайн мэднэ гэж байгаа хүн бүр нээлттэй байгаа шүү. Хурж ирээд манай цог эрдэнтэй уулзаж болно. А гэхдээ хиймэл оюуны чинь IT инженер нэг компьютер гэж ойлгоод ах шиг байна. Биш ээ чи бүр маш том өгөгдөл, маш том зүйл байгаа шүү дээ. Тийм биз? За тэгэхээр юм байна. Израилийн ерөнхий сайд байсан Шимон Перес гэж хүн байдаг. Би тэрний томоор мөрөөдийг уншиж байсан. За Израилийг би жишээ аваад нэг Израилийг еврейчүүдийг яагаад байгаа юм бол байхгүй. Хамгийн гол нь израильчууд чинь энийг хөгжүүлж байгаа улсуудын нэг нь болохоор би жишээ авч хэлжл байгаа юм л да. Ойрхон орнодод хоёрхан баялагтай улс л оршин тогтнодог юм аа. Нэгдүгээрт газрын баялагтай, хоёрдугаарт оюуны баялагтай. Арабын орнууд бол нефтэн дээр амьдардаг. Тэд нар бол газрын баялаг дээр бос цоосон газрын баялаг дээр амьдардаг ард түмэн. Израилийн газар доор ухаад юу ч байгаагүй. Зүгээр л нэмэх 70 градусын хүн байтугай адгуус тогтохгүй халуун бөгчим Негевийн 9 цөл. Харин энэ 9 цөл дээр бид нар явж хамгийн том баялаг бол хүн юм байна гэдгийг ойлгож авсан. Тиймээс бид нар өнөөдөр Израилийн иргэн болгоноо баялаг болгож бэлдсэн гэж Шимон Перес хэлж ирсэн. Тэгэхээр манай Монгол газар доор зөндөө баялагтай юу? Зөндөө баялагтай. Байгалийн баялагийг яачаад би тэр бомтон би юу гэж яриад байгаа усуу зөндөө л байгаа юм ашиглачаад. Тэглээ хоо. Тэгвэл зөвхөн хүн гэдэг өөрөө том баялаг юм шүү чийгээд оюуны баялагтай болгож чадах 3,500,000 иргэнэ оюуны баялагтай болгож чадах боломж зориг хүсэл тэмүүл чамд байгаа юм. Байна уу? Байна. За тэгвэл бэлэн юм байна. Тийм биз? За тэгвэл бэлэн юм байна. За ингээд би ингээд тантай яриад ах юм бол маш их гоё юм ингээд ярих гад ингээд байна. Ингээд төр зүр ингээд дуусгая. За эрхэм хүндэт үзэгчтэй, сонсогчдоо ийм хиймэл оюуны эзэн мэрэгчлэр эзэмсэн мөн биоинженер бас мэрэгчлээ ийм мундаг хүн Монгол оронд маань байна. Та бүгдийг ирээдүйн аавгаа их том боломж бололцоо сайхан ирээдүг бүтээхэд туслая гинэ. Тэгээд урайлан дуудаж байна. За тухлан сууж биднийг сонссонд баярлалаа. Үтсэнд баярлалаа хэрхэн мөндөд үзэгчтэй.